Melodic Melo болонгийн маань шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар маань Awakening хамтлаг оролцож байгаа. За сайн байна. дахиад. Юу яцхан та? Гүдээ. Уран бүтээл сайн уу? Уран бүтээл харин амар урагштай явж байгаа. Сая бид нэр альбомынхаа нээлтийг хийсэн. Тий. Хамгийн анхны дебют зомынхаа нээлтийг хийгээд бас тоглолт зохион байгуулад тэгээд ер нь нэлээд том алхам хийсэн. Өөрсдийнхөө хэмжээнд бол Awakening хамтлагийнхаа нэгээрээ өөрсдөө танилцуулаад яваач. Өөрсдийнхөө нэрийг хэлээд тэгээд хамтлагт ямар үр хөвгөлтэй тоглодог вэ гэдгийг. Ритм гитар тоглодог. Тэгээд ер нь бол өсөх хоёр. Гэтэ ер нь жоохон расти гэж дуудвал арай сонирхолтой гэж. тэгж дуудаад. Би лид гитар чин төгөлдөр гэдэг залуу байна. За би бол bassist одоо тэгээд нэр намайг хамтлагийн нүүр царай гэдэг. Гэтэ би үндэ нүүр царай баймаргүй байна. Нүүр царай шүү дээ. Ганц эмгтэй гэж юм. Awakening хамтлагийн аслал дуучин. Төвшин төгс дуучин болоо. За Awakening хамтлагийн бөмбөрчин нэг хол байна. Тий. За анх хамтлаг яаж байгуулагдсан бэ? Та анх уулзчихсан түүхээ сандаг уу? Санд шүү дээ. Яг 6 сард байгуулагдаад нэг бэлтгэл энэ хийж ингээд яваад идэгс. Яг Ер нь бол зараар л уулзсан дөө очиатай. Монголын метал сонирхсны гүрэлтээр зар тавьсан чинь тэгэл төгөл дарчин байна уу, юу байна уу? Юу гэд гişүү тайж ингээд бодсон. Тэгэл очиатай уулзсан чинь нэг амар архирдаг хүн байж таа. Архирдаг хүн. Тийм тэгэл ер нь хамгийн анх бит хоёр найзууд байсан нэг 2 жил мөлийн өмнөөс би Растиг нэг гитар холигдож зарж танилцсан. би зөрүүлж гитар яваад. Яасан ямар түүхээс? Ингэсэн байхгүй юу? Тэр бол амар сонирхолтой. Би нэг юу гарч ирээд нэг эвдэрхий гитараараа нэг эвдэрхий гитар суулж авчаа. Тэрийг бас нэг баг өөртөө ашигтай намаа ижлээ гэж нэг хүнтэй солио хийгээд амар янзын гитар авцсан байныг харсан чи арт нь угарсан гитар хэлж байгаа байхгүй. Тэгээ бид хоёр нэгнээсээ мөнгө нэгчиж чадахгүй хоёулаа эвдэрхий гитараар санагдсан. Тэгээ дараа нь бас нүүр агарсан гэл нэг бэлтгэл хийх уулзах уу гэл бид хоёр хамгийн дөрөвч нэг нүү метал хамтлагт тоглож байсан. Тэгэл нэг deathcore хийх сонирхолтой хүүхдүүд байна гэд очоод ирээд тэгсэн чи амар орилдог скрим нэлээд сайн хүүхдүүд нэлээд эднэртэй нэлээд ер нь цааш явбал яа ч юм гээд тэгээ бид хоёр шийдээд орж ирээд. Тэгээ дүүлсэн гişүүдээ тэгэл цоглуулад одоо үгүй юм Та сулгаалах нь хулгайлаа. Тэгэл үтиг үл. Танах яг ямар урсгалаар тоглодог вэ? ерөнхийдөө багцлаад deathcore л гэж хэлэх байна. Тэгээд ер нь олон элементийг яг шигтгэдэг л яг одоо brutal death metal, skull deathcore, нэг бол prog. Тэр нэлээд олон жанрын угаасаа яг нэг жанрт баригдаж хөгжим минь гэж бас анхнаас ярилцааг байсан. Тэгээд яг өөрөөсөө гарч байгаагаа л чөлөө сэтгэлээтэй гэх юм уу? Хамтлагууд урсгалаа тодорхойлоход нэг ийм сонирхолтой юм анзаарэгддэг нь яг тийм урсгалаар тоглоно шүү гэж тохиролцоогүй яг тоглож явах явцдаа өөрсдөө их юм аягийг олж байгаа хамтлагууд ер нь хамгийн амжилттай сүүлийн жилүүд ер нь амжилттай харагдаад байгаа. Тэгэхгүй л яг тодорхой урсгалаар яг тоглоё гэл тэгэхээр өмнө нь жанр нугасаа байгаа юм чи. Тэгээ жанрын том хамтлагууд нь байдаг болохоор яг ялгарч чадахгүй юм болоо. Тэгэхээр надад л аягүй гой санагдаж байна. Тий. Ерөнхий жанраараа яг death metal гэх ер нь нэлийн хүн жанраар тоглох нь тодорхой болчихсон. Угаасаа энэ хүн чинь тэгээд амар архираал ороод ирэх. За нэг юм хүү юм байна гэл. Тэгээд саб жанрууд нь тэгэл яванда тэгэл гараад ирсэн баг та бид нэр хувьд. Brutal гэхээр brutal deathcore гэж ерөнхийлж тодорхойлж хэлж байгаа. Brutal гэхээр ямар хуу элементүүд орж ирдэг гэсэн үг вэ? Одоо юу мэр чи одоо ер нь бол манайд хамтлагт нэг ясыг махнаас гэдэг дуу байдаг байхгүй юу? Одоо ер нь тэрийг
Тэр ер нь тэрийг юу асаад үзсэн баг тэр нэг тэр бол яг ингээд гэтээ бид нэр яг угаасаа хүн болгонд чинь нэг тийм ууртай үе байгаа шүү дээ. Тэр ууртай мэдрэмж одоо тийм үгчм сонсож гаргадаг. Ер нь яг хуулийн дагуу муу хатлаас нарах биш. Ер нь хүн болгонд одоо гоё үе багт бас муухай үе байгаа шүү дээ. Тэгэхэд одоо гоё ер нь ямар ч байсан нэг л хөгжмөө сонсоод авахгүй нугас тодорхой мэдчихдээ л ер нь иймэрхүү хөгжим. Тэ. Ер нь ууртай л хэцгийг хөгжим. Ер нь метал урсгал чинь өөрөө хүнд жанр шүү дээ тий. Нийтээрээ сонсдоггүй, нийтээрээ сонирхож чаддаггүй, таашааж чаддаггүй. Тэгээд энэ хүнд урсгал руу яг анх таад яаж дуртай болж сонсч ирсэн бэ? Яг хөгжим хийхээс өмнө эхлээд сонсож дуртай болж байгаа шүү дээ тий. Энийг яг нэг нэр авч авчих юм шүү. Би ер нь хамгийн анх нүү метал амар сонсдог байсан. Угаасаа яг хүнд элементтэй. Тэгээд тэнчнээсээ ер нь бол дараа одоо нэг шат ахих гэх юм уу одоо миний нэг чих ингээд онгоож байгаа шүү дээ. Яг тэрэн дээр бол зүгээр шууд дэт метал, брутал тэр тусмаа яг брутал дэт метал бол шууд ингээд сонсоход хүртэл яг ингээд миний нэг дотор байгаа нэг жоохон уур хилэн юм дарж байгаа юм шиг эсвэл хүлээж авч ингэж огтцож байгаа юм шиг санагдал. Бөө хийж үнэхээр дайжгүй байна гэл. Тэгээд сонсч ихсэн ерөнхийдөө. Миний хувьд бол би эзэж яг ийм амар заваа өгч юм гэж бодсон. Ингээл арилж ширсэн. Одоо хин ийм балаа юм сонсдог байна. Одоо пэйж төс би бол яг хамгийн анх чинь зүгээр инди хүүхдээс юм аа. Шүүгээ эзмэз тиймэрхүү хөгжим эндээ гэж бодцоо явж идэг. Гэр нь гитар сувчаал Nirvana л өдөр шөнөгүй тоглодог хүүхдээс сонгож байгаа. Тэгэл ингээл distortion миний чих рүү орж ирэнгүүтэл тэр нь ингээд надад хангалтгүй санагддаг болж эхэлж байгаа байхгүй. Тэгэл цаашаа илүү их юм үсэл гэсэн чинь ингээл Metallica антер гээл за эднэрийн distortion арай бүр гоё яг ханааж эхэлж байна. Тэгээ бүр Metallica-гаас үүдээ цаашаа ингээд нилээн бүр заваа бүр нэгт distortion үсдэг болол. Тэгээ нэг үдсэн чинь энэ заваа гэж сонсдог байсан шүү дээ. хамгийн ярваад төхөө хөгжим сонсож байгаа. Царайны хувирлал Хөгжимчдийн яг ийм яргаж байгаа царай яг нэг юм илэрхийлдэгтэй нэг юм болоод байна. Нэг юм болоод. За миний хувьд бол би анх панк хамтлагтсан байхгүй. Тэгээд ингээд амар чөлөөтэй ингээд playground шиг ингээд тазнаар гаргаад ч юм уу бэлтгэл дээр хийхдээ ерөөс хамаагүй лап. Тэгээ байдсан чинь ингээд намайг зүгээр нэг тоглолт байхгүй туул дээр тэгээ тэнцээ ингээд намайг ингээд нэг хамтлагийн гишүүн ингээд ч юм уу зүгээр эднэс харсан л хальтаа. Тэгээд намайг бэс тоглох уу гэд дуудаад тэгээд тэгсэн чинь нэг төсөөлсөн бүр шал өөр хөгжимс. Бидний ингээд сонсож байгаагүй хөгжим. Тэн хаа ингээд бэсээ ингээд Dark Prophecy фортолтыг ингээд надад сургачихсан аахгүй. Тэгээд тэгсэн чинь ерөөсөө би сурч чадахгүй байгаа юм шиг мэдрэмжлүүд намайг амар челленж хийгээд ингээд намайг ингээд хүчлээд тэгээд би бүр энийг сурна. Тэгэл явандаа ингээд шинд маань ингээд наалдж эхлээл миний дотор яг ингээд нуугдсан байсан хүнийг ингээд гаргаж ирээд одоогоор л яг гарч ирж байгаа. Ингээд тайсан дээр бол би чөлөөтэй байхыг хүсдэг. Тэгээд дотор хүмүүс гарч ирж байгаа. Nice. Миний хувьд бол одоо ингээд бүгдээ зүйлээс хүндэрсэн байгаа шүү дээ. Би л арт төрхтэй хүнд байсан. Ер нь ингээд 13 билүү 4-тэй билүү нэг дунд ангийн бацаан зүгээр шууд дээдгор сонсоо эхэлсэн. Тэр надад амар гоё санагдсан. Яг битүү ирчүүч шуур хилэн тэр бүгдээ маань яг ил гаргаж ирж чаддаг. Чихэнд ч амар сайн наалтсан. Тэгээд би үрдсэн тийм нэг юм навшин ховцсомсол явж байдаг гэсэн. Тэр яаж өөрөө илэрхийлж байгаа шүү дээ. Тэгээ ер нь дээдкороос эхэлсэн. Гочогийн листэнд нэг ч гонигтай дуу байдаг. Хизээч гонигладаггүй төрөл юм шиг. Яа гоё. За ооцоо гоё юм хэлж штэ. Төрхтөө өөлж биш архиж төрсөн. Анхнаасаа л Since birthday. За би болохоор метал ер нь амьд хөгжим сонсоод бол жил хагас 2 жил мэл болж байгаа. Хамтлагийнхаа хамгийн залуу гишүүн нөхгүй юу. Тэгээд яг өмнө жилийн өмнө жилийн 2-3 сараас
анх фестивал амьд төгжмийн тоглолтуудаар явж үзэж эхлээл амар гоё санагдлаа. Тэгэл бөмбөр тоглож эхлээд гитарчтай хамт тоглоод эхэлсэн чинь ингээд багаар эхэндээ нэг ойшооч ойлгодгүй байсан ч гэсэн тэгээд хамт тоглоод мэдрээд байсан болохоор илүү гүн ороод одоо вакним хамтлагтайгаа хөгжмийгээд явчих даа. Манай Бөмбөрчин шүү дээ тий. Тий. Нөгөө металл урсгал бөмбөрчний ур чадвар аягүй чухал гэдэг шүү дээ тий. Техникүүд нь ядаж адаглал дабл педалаас ахуулаад хэцүү тий. Яг тиймэрхүү техникүүдээ хэр тий мэдэрч сурч чадчих. Ер нь Дотроо оруулж. айгүй сайн сураад явж байгаа гэж бодож байгаа өөрийгөө бол яг YouTube-ээр сурсан хүн бохгүй юу. Тэгэл гэртээ нэг бөмбөртэй тэгээд тэрэн дээрээ ингээл байнгын бэлдээстэй одоо ингээд өөр хамтлагийн бөмбөрчтэйг хараад одоо цагаан хатаархал төрөндөө тийм муу юм санахгүй тэгэл адилхан сайжирнаа гээл бэлдээл. Танай хамтлагийн нэр яг ямар утгатай вэ? Вакним гэж байгаа шүү дээ. Зэрэг Тэр чи хийх за 10 жилийн хойд. Ер нь явж хиймийн том явах. Тийм үү? Тийм үү. тийм Аавэ- эсийг л олохгүй байгаа юм л та. Бид Аавэ- одоо дугуулсан байгаа. Аавэ сатанаас аавэ яасан нэг ихний урагш үгүй шүү дээ аавэ. Ла. Аавыг бол бодцсон байсан. Тэгээд даангаас аавэ гэдэг хамтлагийн чаашаа ингээл тэгэл синиум, титаниум энэ төргээд хиймэн том байдаг шүү дээ. Тэрийг нь залгааллаа викним болгоцсон. Тийм үү. Тийм үү? Чи тэрийг одоо л хэлж байгаа юм. Хавтаа тийм. Гарахаар ч илүүж очив. Тэр хими элемент юм уу? Хими элемент юм уу? Хими том юм. Надад чи буруу санаж байгаа. Ямар имплемент байдаг гинэ? Синиум яг элементийн синиумыг аваад Эхнийх нь болохоор аавыг АВ гэдэг нь ямар утгатай гэсэн бэ? сатанизм нэг зүгээр аавэ сатанаас гэдгийг аваад л гэсэн. Тэгэл За. Тэр нь бол нэрийн хамтлагийн шиг бүгд өөр л ялаад юм биш үү? Гэтэ гоё нэр байна. Тийм. Гоё нэр. Та ингэж шал өөр хөгжмийн тесттэй хүмүүс нийлээд нэг хамтлаг болж байгаа шүү дээ. Тий. Төвшин төгсөл анханасаа дискор сонсч эхэлсэн байна. Тэнд болохоор Шүүгээ. шүүгээс инди хүүхдээсэн байна. Тэнд харагч байгаа шүү дээ. Тэгээд сайн яраад тэгсэн шүү дээ. Стил нь арай өөрчлөгдөж амжаагүй л ах шиг. Өөрчлөгдөхгүй байна. Тэнгүүд яг өөрөөр хөгжим сонсож тоглож өссөн хүмүүс хамт нэг хамтлаг тоглоод яг нэг жанраар хөгжим хийхэд ямар асуудал үүсэж байна? Асуудал үүсэхгүй байна уу эсвэл бүгд гоё яг таарчаад байна уу? Хоёр талтай л та. Тийм асуудал бол үүсэж байгаа. Гэхдээ асуудал үүсээд нэлээ маргаан гарсны дараа гарч байгаа үр дүн нь яг амар содон яг экономик гэр нь хааж дахин давтагдчихгүй болгож байгаа гэж хэлж болно. Одоо энэ чинээс нүү метал гитарын рифцэх байгаа дөрөнгөд би энэ чинээс нэг амар нэг тийм прог майгийн ч юм уу нэг тийм нарийн нэг корд ч юм уу ер нь тийм үгжинцэх байгаа дөрөнгөд өсвөөгийн нүү метал рифэн дээр энэ чи deathcore scream гэж байгаа. Одоо миний одоо жанрын би одоо зэрэглээ метал гэдэг жанр. Тийм жанраар хөгжимсөх байгаа юм. Тэнчэнээс нь бас core ойл. Танаас нь тэгээд trash сүртэй залуу. Trash бөмбөрдөж болж ирээ. Тэгээд punk bassist орж ирэл. Тэгээл зүр амар содон хөгжим гарах гад чиж. Ер нь гэхдээ яг нэгнийхээ толгоон дотор байгаа юмнуудаас ингээд суулж аваад ингээд яг ингээд угсрангууд л яг юм хамгийн гоё өвөрмөц хэлбэртэй юм гарч ирдэг байхгүй юу. Яалч одоо тэгээд бид нар ерөөс ярилцдаггүй зөвхөн хөгжмөөрөө одоо ингээд би тоглож байхад энэ гад шууд өөрийнхөө толгоон дотор байгаа маар ингээд ороод ирдэг. Тэгэл зүгээр л бид нар жамж байгаа л бүх дуу баг бүтсэн гэх юм уу. Андаа нэг юм болчлоо тэгээд тунгал төгөлдөр тийм үү би лид зэгтэр нэг чигээл. Ерөөсөө тийм энэ дээр тэрэн дээр ингийн гэсэн ерөөсөө бид нар ерөөсөө тийм зовдөггүй зөвөр нэг жамтхад нэг хөгжим бүтэж нэг дуу бүтчихдэг ч юм уу. Ерөнхийдөө энэ хөгжмийн хийгдэх явц нэг тиймэрхүү. Тийм. Амар сонирхолтой юм. Та хэд өөртөө чинь ингээд дуртай дуу байдаг. Өөртөөхөө дуунаас ингээд дуртай дуу чинь. Дуртай дуунууд уу? Тийм. За нэрлэлцгээ энэ кодоос эхлэе. Би жоохон бодоод. Тоглох дуртай ч юм уу тий. За манай сүүлийн цомгийн Trocity үгүй сүүлийн цом олон цомогтэй юм шиг.
сүүлд гаргасан EP цомгийн маань Atrocity гэдэг дуу байгаа. Тэрний сүүлийн breakdown-ыг анх яг зохиож ахтал үнэхээр гоё санагдчихсан. Ярваалгаж чадчихсан. Тий. Минийч бол адилхан дүү. Яг тэр хөгжмийг сонсохоор яг мэдэрч байгаа мэдрэмж нэг үнэхээр амар гоё гэдэг. Тайзан дээр яг тэрийг тоглох бол үнэхээр амар их кайф аа. Ер нь бүгдээрээ л биш. Тэр нь тийм гэхгүй зүгээр бүгдээрээ амар содон дуунуудтай. Тий. Яг өөр ингэсэн ертөнцтэй дуунуудтай гэх юм уу. Тэгээд тэднэрээс нь ингээд суулаад онцгоор нь гэсэн ганц дуу гэж байхгүй. Олон бүтээсэн хүүхдүүдийнхээ алийг нь тэр гэх үү дээ гэдэг хэлдэг шүү дээ. Зэ адилхан ярьтай. Миний хувьд бол мэдээж зэрэглээ ялтчгүй байх хэвээр. Зэрэглээ уусаа манай авлын ганц клин интродоо клин эффекттэй дөө босноод нь шууд эхнээсээ л хядаад эхэлдэг байхгүй. Зэрэглээ бол тэгээд чинь маршалтай ингэ клин ингээл ингэжсэн. Халаад эхэлдэг. Тэгээ өөр гэх юм бол насыг махнаас тайзан дээр тоглоход амар кайфтай. Яа тэгвэл open chord-уудтай тэгээд тийм тайзан дээр зүгээр ингээд тайзан enjoy хийхэд амар гоё байдаг гэх юм уу. Тийм ясыг махнаас зэрэглээ хоёр юм байна. Энэ босны гэсэн гоёлтой 92 зүгээр тайзан дээр арай кайфтай байдаг гэх юм уу. Nice. Эльфинс юм да. Тийм дээ. Тэр бол яалтчгүй зүгээр маргааш нь заавал хүзүү өвчдөг тоосны дараа. Ер нь тэгээд тийм эльфинс яалтчгүй хүнийг ингээд ийм савлуулдаг доо юм. Савлоор Самар санагдчихлаа. Таны хамтлагийг wake up дээр даач сонсч амжаагүй яг сонсгойсон гэдээ яг ботцсон байсан юм. Сонсч амжаагүй харамсчлаа. Одоо яг бүх ивэнтүүдийг ч үзлээ. Гэтэ ер нь бол нэлээд их ивент ордог бах тий. Энэ ингээл янз бүрийн ивэнтүүдийн постэр харангуут яг чиний юм бол танаа байж идэг л харагдаад тий. Даач гэхдээ би нэг гэж үзэж байгаагүй маа. Тийм ер нь бол жоо сая бол нэлээд тоглосон. Сайн жоохон нэг тоглосон. Одоо нэлээд тоглохгүй байна. Тийм үү. Энэ зүүн Гол юм байна. фестивалууд дээр л сайн бэлдэж байгаа. Одоо ууса одоо хоёр фестивал байгаа шүү дээ. Playtime, Ara гэх хоёр фестивал байгаа. Playtime дээр бүгдээрээ очиж хүзүүгээ хуулаа заяа. Савлуур дээ. Тэгээ савлууртай. Зүгээрээ салуулна. Ясыг махнаас нь салахыг. Лава ийм байдаг гэсэн. 2000 оны ихэнх үед анх нөгөө Монголд метал хэдүүд нэг олон биш ч гэсэндээ нэг цөөхөн байсан. Одоо манусик жоохон багт л гэсэн үг. Тэгмэд нийтээрээ хипхоп сонсдог. Тэгээд нийтээр хипхоп сонсдог ганц нэг юм урт төстэй ийм хүмүүс явж идэг. Тэнгүүд жоохон бахтай яг тиймэрхүү хүмүүсийг хараад энэ хүмүүсээс айж явах хэрэгтэй болоо гэх аюултай юм шиг харагдаад их ингээд гэсэн чи яг жинхэнэ хүмүүсээс юм байгаа байхгүй тэд нар өөрөө метал хевд болчих тэрийг яг ойлгосон. Тийм ер нь яг хамгийн хүнд метал тоглодог хүн хамгийн зөвлөстэй байдаг шүү дээ. Харин тийм. Тэгээд санагдаад байдаг шүү дээ. Энэ ах нэг амар гүзээтэй амар сахалбахтай амар метал ах мах. Хашаа нэг гизрүү хатан гол ингэж байна. Амар хөөрхөн ааштай хүмүүс байдаг шүү дээ хийчлээ. Тэр тийм сэтгэл судлалын судалгаа байдаг юм лээ. Тархинд үзүүлдэг нөлөөгөөрөө хүний бүх уур хилэн стресс бүх юмыг гаргацдаг болохоор энгийн амьдрал тохиолж байгаа асуудлууд дээр ерөөсө бүх юм гаргацсан хүн хамгийн тайван хандж байгаа судалгаа хийдэг юм лээ. Үнэн бахаа. Тэнгэрийн үний нүдээр бол бид нар чинь үнэхээр гаж хүмүүс шүү дээ. Гэтэ бид нар ялгааны үл хөгжим хийж байгаа гаж хүмүүс байлаа ш. Хөгжим хүнийг хүмүүжүүлдэг болохоос өвддөг. Тийм болохоор яг тэднийг яг хааврынтэй ойлгуулмаар байна ш. Өөрөөлж яах ш. Ойлгох Баха. ойлгосоо. Манай Оза ганцаараа эмгтэй гişүн юм биш тий. Тэгээд ганцаараа эмгтэй гişүн байхыг ямар их байдаг вэ?
Ямар үгүй чи нүү ярьснаа ярьж шүү дээ. Ярьснаа л ярьж шүү дээ. Гой хамтлагтай охтын ярмаар байдаг уу? Яа, нэг асуудал ээ. Зүгээр л охтууд чинь ингээ 0 орохтой ингээ хоёулаа мөнхөрлөө дандаа ингээ орж штэ ганцаардаг үгээд 0 гараа тийм хүн байхгүй. Очоо байна шүү дээ. Очоо шууд огтчихжээ. Заримдаа ингээд яриандаа ингээ уусаад эдрээ ингээд эрэгтэй 0 руу дагаад орсон 2 тохиолдолтой. Хамтлагтай эмэгтэй гişүү авахыг хүсэж байна уу? За. Тэгтээ үгүй. Үгүй. Ганцхан нүүр царай баймаар байна. Тэгээд хүн хамтлагуудад эмэгтэй гişүү юм байдаг шүү дээ. Одоо кармантик хамтлагт би их агч байгаа. Тэгээд давих юм доо заа өөрөө. Хүн хамтлаг гэвэл Тийм байна дээ. Өөр хамтлагуудын сайн нэр дурдлаа. Ер нь Монголоос бас гадны том хамтлагуудаас үлгэр жишээ авдаг тийм ямар хамтлагууд байдаг вэ? юу Монголоос гэвэл би бол карман маш их дуртай. Яаж тийм одоо нэг хөгжим гэдэг чинь зүгээр л ийм дотроос хардаг юм гэж би хувьдаа тэгж боддог байхгүй. Тэгээ кармантгийг сонсохоор яг зөвхөн амьдралын юм аяг сонсогдоод ялчгүй. Одоо ингээл зүгээр гутлаа үдчих чад бодогддог бодол гэхэд л шууд хөгжим ингээд сонсогдож идэг гэх юм уу. Тийм. Ер нь бол Монголоос бол кармантикт бол маш их дуртай. Тэгээд нөгөө корн маань ашиг. Оо тэгэл ер нь бол нүм металл хвчлэн гэхдээ сонсдог л та. Нүм металлаас яа корн гэлч хэрч манай Чина ах гомдчих гээд. Юу нэг гадаадаас зөндөө яг тийм нэг гээд хэлж хамтлаг бол байхгүй л. Тийм байна дээ. Монголоос чинь ялчгүй. Миний хувьд бол ер нь гокях нар ялчгүй. Бурхтууд шиг санагддаг. Гэхдээ яг ялчгүй ингээд дууралт Монголтнаас хүртэл ингээ харж үзэхэд ер нь ялчгүй амар чанартай хөгжим хийж байгаа. Ялчгүй амар гоё. Тийм яг өндөр түвшинд яалчгүй яг хамгийн өндөр түвшинд хийж байгаа. Маш чадварлаг. Ялчгүй мундаг хүмүүс. Тэгээ өөр Монголоос төвтэй хамтлаг зөндөө одоо Дайн Спир яхад нар та бас хайртай. Дайн Спир сонссон гоё тоглолт юм лээ. Тий, би бас төвтэй хамтлагийнхаа бейс гитарыг тоглох боломж олдоо сая wake up дээр. Тийм. Бүр ингээд дамд хамтлаг байгуулахаас өмнө сонсдог байсан хамтлагийнхаа тайзан дээр хамт гарч үзсэн. Өстой гоё мэдрэмж үт тийм лээ. Монголоос дуртай хамтлаг гэвэл Тэгээ Озод гэхдээ хариултууд нь хамгийн сейф сонголтод хийгээд хамгийн асуудалд орох магадлал бага сонголт хийгээд байгаа. Бүх дундаа дуртай. Монголс хамгийн дуртай хамтлаг Авакни юм. тэгээд гадаадас гэвэл ерөнхийдөө бол би яг одоо энэ тоглож байгаа урсгалынхаа дууныг сонсдог байхгүй. Тэгээд би өмнө нь бол сонсдог болж эхэлж байгааг өөрөөгөө ингээд нээж эхэлж байгаа юм уу? Би өмнө бүр шал өөр урсгалын хүн байсахгүй. Би классик хөгжим тоглодог байсан. Хийл тоглодог байсахгүй багасаа. Тэгээд классик хөгжим тэгээ шууд метал урсгал руу орохоор бас ингээд хугацаа шаарддаг юм шүү лээ. Тэгээд ерөнхийдөө бол сүүл аналипси сонсохгүй. Аналипси тоглодог. Би сонсон чинь бүр чин дээр бүр юу л дэнаа гэж бодсон. Гайхалтай мөлий. Яг олон улсын гэвэл бол зөндөө байгаа шүү дээ. Амар их байгаа. Монголоос гэвэл би голчлоо вокалист гэдэг нь хардаг. Вокалистуудыг нь хардаг. Одоо тэр хамтлагийн дуучин Ocean багтаан сайтай юм лээ. Тэр хамтлагийн дуучин Distortion-аар сайн юм лээ. Тэр хамтлагийн дуучин Friday сайн. Тэрийг нь анзаарч тэрийг сурах гэж хичээдэг. Тэр нь үлгэр жишээ авдаг гэвэл бүхэл хамтлагийн вокалистууд асуулт гэж авдаг. Тэгвэл үргэлжлүүлээд яг дэлгэрүүлээд асуухад аль хамтлагийн дууцнаас алийг нь ямар зүйлийг нь голчилж яг харж үлдэрч байна. Хөдлийн хаас уушгийг нь Өөрийнээс хаяа хараад. Jack ахын тэр Black
юуг нь сурмаар байгаа. Тэгээ Dance Spirit тэр distortion хаалгаг юм. Тэгээ ер нь тийм л. Тэлийн бүр зүрх. Гоё харилттай. Гоё харилт. За миний music taste бол ерөнхийдөө яг тогтсон хамтлаг бол ер нь байхгүй. Би тэгтээ яг анх бол black сонсч ирсэн юм аа. Яг металд ороод бол тий. Бэлфэгоштай юу дуртай. Монголоос Тийм Монголоос үлэрсэн. Монголоос одоо хосүх. Тэгээд Growl of Clown амар дуртай. Бөмбөрчт амарсан. Аха. Таади сүүл нөгөө нэг альбом гаргасан байсан шүү дээ. Тэр альбомныхаа талаар ер нь маш хүнд элементүүдийг шигдэх гэж юу амар хичээсэн. Одоо нэг бүгшний эзэнгээ кинод би тэнд маш их дуртай. чи өөрөө бараг үнэшний юм шиг. Би бүгшний Там бүчний зэрэг. Тэгээд яг тэр киноны одоо ингээд оркуудын одоо ингээд харгислал одоо ингээд эльфүүдийг ингээд яг хэдэж байгаагаар төсөөлж бичсэн байхгүй юу. Одоо тийм тэгээд яг ингээд зүгээр ийм энгийн цохилт риф бүх юм нь ийм утга учиртай. Тийм амар тийм нухаж төсөөллөөрөө бичсэн цамаг байгаа. Тэгээд Эльфийн цусыг дооарсан. тэгээд эльфинс гэдэг гарсан. Би одоо ингээд дуугарсан. Тэгээд ингээд жалгаар ингээд зөвхөн эльфинс урсж байгаагаар төсөөлж жоохон гаж сэтгэлгээгээр. Тэгээд ер нь манай хамтлагийн яг ингэж хоёр дууг харьцуулах юм бол зэрэглээ. Тэгээд өөр хоёр дууг ингэж харьцуул сонсгол төгөлдөр бит хоёр ер нь дуунуудаа зохиод байхгүй юу. Тэгээд төгөлдөр бит хоёр яг толны хоёр тал. Тэгээд төгөлдөр зөвхөн өөрийнхөө дүрсийг хардаг. Би бас өөрийнхөө дүрсийг хардаг. Бит хоёр ингэж зүгээр шилний цанаас биш яг толны цанаас нэг анх хардаг байсан байхгүй юу. Тэгээд жоохон дуун дээр юм. Гэхдээ эн чинь ийм штэ гэдэг. Эсвэл анда энийг жоохон зөөлхөн гэлээ явчих хөө гэдэг. Яг нэг тиймхүү байж байгаа. Тэгээ сүүлдээ бид яг нэг тохиролцоод одоо төгөлдөр дуу хийж байгаа зөвхөн өөрийнхөө мэдрэмжээр би төгөлдрийн гаргасан бүх санааг дэмжиж тэгээ санаа оноогоо нэмээд тэгээ бид яг ингэж ойлголцож эхлээд одоо ингэж уран бүтээлээ хийж эхэлж байгаа. Тийм төгөлдрийн ер нь толгоноос гарч байгаа юм санаанууд нь баялаг тэнгуутлаа юм жоохон тийм зөөлхөнтлийн юмнууд их шигтгээд ингээд одоо ч юм төгөлдөр ер нь хардкор тал руу гэх юм бол би яг хитрхи дэт метал тал руу ингээд жоохон юм хоёр үнсэрхэг юм байгаад байгаа байхгүй. Тэгэл одоо бид яг мөргөлдөхгүйгээр ингэж яг ингэж арга бэлж шиг байг сурж байгаа. Юу л энэ төлөөх. Гоё тий. Одоо цомог нь бүх стриминг платформуд байгаа тий. Цомгийнх нь нэр нь Atrocity of Awakening. за дөнгө саяхан гаргасан Awakening хамтлагийн Atrocity of Awakening цомог бүх стриминг платформудад байрсан байгаа. Тэгээд та бүхэн сонсороо. Тэгээд энэ дугаарынхаа дараагийн хэсэг болох зочин хамтлагийнхаа уран бүтээлээс бүгдээрээ сонсцгоё.